Өсөгчтэй Монголын мэс сууг нийслэлийн хангаар доордонд өнөөдрийн онцлог зочны ярилцлага хүргэж байна. Манай студид Монголын тариаланчдын үндэсний холбооны тэргүүн доктор Баяр Тулах хүрэлцэн ирсэн байна. Танд өдрийн мэнд хүргэе. Урилга авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За та бүхэнд бас баярлалаа өрсөнд. За эх сараас бас хаврын тариалалт эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор бас яг энэ одоо үндэсний холбооны хувьд за энд одоо хариалттай байж байгаа энэ тариаланчдын хувьд тулгамдаад байгаа асуудал нь юу байгаа. За ер нь одоо юу гэдгийг энэ жилийн ураг сургаалтын нөхцөл байдал ер нь ямар хөө байна гихчлэн сэдвүүдийг ярихаар таныг бас студидтэй авчирсан гэдэг хэлхэн зүйтэй. Одоо хаврын тариалалтын бэлтгэл ажил ер нь хэр хангагдчихээн. За холбооны зүгээс бас одоо тариаланчдад энэ тал дээр ямар дэмжлэг үзүүлж ажилладаг юм бол. За үзэгчтэй өдрийн мэндийг хүргэе. Тэгээд одоо яг эд одоо хаврын тариалтын бэлтгэл ажил одоо эд явж байна. За тариаланчд маань өвтөрөө за төмс хүнсний ногоо тариалдаг усуд маань бол тус тусынхаа ажлыг хийгээд явж байна. Жишээ нь одоо өвтөрөөний үйлдвэрлэл эрхлэгчд бол одоо баригад дээр гарчихсан засвар үйлчилгээнүүдээ хийж байгаа техникийн хувьд. За сүүлийн жилүүдэд бас хатрын 3 дугаар аянаас хойш манай тариаланчдын техник тоног төхөөрөмжийн хангамж хүчин чадал бол нэлээд сайжирсан. За тэр ч утгаараа бүр нөгөө өмнөх үетэйгээ бодвол засварын ажлууд харьцангуй бас бага хийдэг болсон. За дээрээс нь одоо сэлбгийн нийлүүлч гэдэг юм уу энэ ямиг бас гадна дотноос шуурхаа бас захиалаад авчих болцоо юмнууд нь одоо бас сайжирсан байгаа. Тийм болохоор засварын ажлууд хийгдэж байна. Гэхдээ нэг хүндрэлтэй юм нь одоо сүүлийн жилүүдийн одоо үнийн өсөлтөд уялдуулаад нөгөө тээврийн зардал тухайн сэлбгийн өөрийнх нь үнч гэдэг юм уу энэ одоо үнийн асуудлууд бол нэлээд хүндрэлтэй бас байгаа. За тэгээд тариаланчд маань яг хав тодорхой хэмжээгээр эргэлтийн зээлүүд банкудаас авч бас үйлдвэрлэлээ явуулдаг. Тэгэхээр ингээд дахиад бас энэ дээр нь зээлийн хүү нэмэгдээд ингээд явдаг. Тэгэхээр бүтээгдэхүүний өртөг зардалт бол нэлээд бас нөлөөлчих гээд байдаг. За хүнсний ногоо тариалдаг одоо ногоочдын маань хувьд бол өрсөлдөө юм аа бол аль хэдийн эрт хийчихсэн. За зарим нь бол одоо бас хийж байгаа. Эртний ургацсандаа зориулсан өрсөлдөөнүүдээ бол аль хэдийн хийчихсэн. За одоо ингээд ер нь цагаагаараа хараад байж байгаа. Тэгээд 5 сарын дундуур сүүлээр тэгтээ бүс нутгаас хамаарад ингээд ил талбайд бас гаргаад явчихна. За төмс үйлдвэрлэгчд маань бас одоо бэлтгэл ажилдаа орцсон мөн бас техник юм янзлж байна. За хөрс нэлээд одоо бүлэсч гисэн. Хөрс боловсруулалтын ажлууд тодорхой гүнд явах болцоотой болоод эхэлчихсэн байгаа. Тэгэхээр одоо хаглах за зарим газар бол одоо жиг хаах ийм одоо борноо явуулах гэдэг ийм технологийн бас ажлууд хийгдэж байна. Гэхдээ технологийн ажлаа бол аль болох эрдэм шинжилгээний байгууллага болон одоо энэ тариаланчдын холбооноос гаргаж байгаа бас зөвлөмжийн дагуу шууд одоо массаар хийх биш. Яг шаардлагатай хэрэгтэй газрууд нь тэр технологийн үйлдэлүүдийг хийх хэрэгтэй гэдгийг бас зөвлөж байгаа. За саяхан бас Төв аймагт төвийн бүсийн одоо тариаланчдын маань зөвлөгөө болсон байгаа. Тэрэн дээр эрдэм шинжилгээний байгууллага хүнсүдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн буюу одоо засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлэх ажил, за хөдөө аж ахуйн корпорацийн зүгээс бас авч хэрэгжүүлж байгаа ажлууд гээд энэ ажлуудыг бас тариаланчдаа танилцуулсан. За тэгээд дээрэнд бол одоо бас манай тариаланчдын хувьд бол одоо бас их сайхан хүлээж авч байгаа зарим нэг ажлууд байх шиг байлаа. Одоо жишээ нь дрон ашиглаад ургамал хамгааллын бодис одоо цацаж өгөх ийм үйлчлэгээ нэвтрүүлж байгаа юм байлаа. Энэ үйлчлэгээ бол бас дэлхийн олон орнд бас ингээд хийгддэг ажлууд. Тэгэхээр бас шинэлэг ийм юмнууд бас нэлээд хийж байна. Технологийн дэвшил бол бас энэ газар тариалангийн салбарт бол нэлээд сайн нэвтэрч байна гэж ойлгож болох юм байна. За Монгол Улсын ерөнхийлөгч бас хүнсний хувьсгал гэдэг аяныг санаачлан ингээд хэрэгжээд явж байна. Хүнсний ногоо 100% дотоодоос хангадаг болёо, гаднаас хараат байдлыг болёо гэдэг. Энэ бол нөгөө талаасаа газар тариалангийн салбарт байгаа тариаланчдын хувьд бол сайн хэрэг болж байгаа болов уу гэж би харж байна л да. Би юу асуух гэдэг нь вэхээр ер нь манай улсын газар тариалангийн салбарт яг ингээд тариалт эрхлээд ашиг олох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тариаланчдын хувьд ашиг олж чадчихна. Нэг талаас бизнес шүү дээ. Тэгэхээр энэ ер нь Монголд хэр сайн бизнес байна? За хоёр талтай. Нэгдүгээрт бид уур амьсгалын хувьд их хүнд нөхцөл байдалд үйлдвэрлэл явуулдаг. Одоо газар тариалангийн үйлдвэрлэл явуулах тааламжтай бүс нутаг дэлхий дээр маш их байдаг.
хөрснөөс өч тэр уур амьсгалынхаа одоо тэр нөхцөл байдал, температур тийм ээ. Одоо бүх юмнасаа ус чигний хангамж асаа өсвөлээд. Манай орны хувьд бол нэлээд хүндрэлтэй. Дээрээс нь услгаатай тариалан их бага. Ихэнх нь одоо услгаагүй буюу одоо багаарын ийм тариалангийн үйлдвэрлэл явуулдаг учраас байгалаас их хараат. За тэгээд сүүлийн одоо жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн энэ нөлөө газар тариалангийн салбарт маш их мэдрэгдэж байгаа. Маш огцом ийм цагуурын одоо үзэгдлүүд бий болдог. Мөндөр, хүчтэй салхи, гинт хаалх, огцом хүүтрэх, чихтэй одоо бороотой өдрүүд яг ургац сураалтын үед давхцаж одоо маш олон хоногоор энэ ургац сураалтыг өндрүүлэх энэ нь өөрөө эргээд тухайн гарч байгаа бүтээгдэхүүний чанар за тэгээд өртөгтөөр нөлөөлдөг. Ийм учраас нэлээд хүндрэлтэй нөхцөлд үйлдвэрлэлээ явуулдаг гэж ойлгож байна. За нөгөө талаар бид нар бас трактор үйлдвэрлэдэг, ургамал хамгааллын бодис үйлдвэрлэдэг, бордоо үйлдвэрлэдэг, сэлбгээ өөрчлөлтөө үйлдвэрлэдэг, бензинээ үйлдвэрлэдэг, одоо түлшээ гэсэн дизель түлшээ үйлдвэрлэдэг. Тэгэхээр энэ бүгдийг бид нар гаднаас авч байгаа учраас хамгийн багадаа гэтэл одоо тээврийн зардал гайл нөтгээд ингээд татвар явуулдаг. Урсгал зардал нь шууд гаднаас хамааралтай юм гэсэн үг. Тэгэхээр өртөг нэлээд өндөр гардаг. Гэхдээ юу гэхээр хүн айл өөрийнхөө хоолыг одоо өөртөө бэлддэг байх их чухал. Би бас хүнстэй аж ахуйн үйлдвэрийн амд 2007-8 онд бас ажиллаж байсан. Тэр үед дэлхийд даяар хүнсний хомсдолд орсон. За тэгээд Орос хилээ хаасан, бүтээгдэхүүнээ гаргахаа болсон. За Хятадаас бол одоо хүнсний бүтээгдэхүүн олох тун хүнд ч өөрөө мэдж байгаа хэдэн тэрбум одоо тэрбум гаруй хүн амьдардаг тэр хүмүүсээ яаж холтоонтой ойлгох уу гэдгийг маш их боддог юм болсон. Тэгэд ирэх үед их юм бодогддог. За тийм учраас айл бол одоо өөрсдийнхөө хүнсийг ямар ч өртгөөр хамаагүй ер нь бол өөртөө бэлдээд тэр нь өөрөө аюулгүй баталгаатай санаа зовх юм байхгүй үр хөвгтдээ тэр хоолоо идүүлэх ийм болцоог одоо улсын бол байлгаж явах их чухал байдаг. Тэгэхээр энэ өнцгөөс харуул өртөг өндөр гардаг. Энэ үйлдвэрлэлийг байлгах их чухал. Энэний ард үндэсний үйлдвэрлэл байгаа, газар нутгаа эзэмших асуудал байгаа. За дээр нь олон хүн одоо ажилтай амьдралтай байх асуудлууд яригдчихэж байдаг. Нөгөө талаас яг уу бусад зарим нэг улсуудтай харьцуулах юм бол мэдээж одоо өртгийн хувьд өндөр. Гэхдээ энэ хэмжээгээрээ одоо борлуулалтаа хийгээд ингээд явах юм бол их өндөр ашигтай одоо ажиллаж чадахгүй. Ашиг нь заримдаа ашигтай гардаг, заримдаа алдагдaltaй гардаг. Нэг иймэрхүү л явж байдаг. Нөгөө талаас захицуулж жижиг юм баг тийм үү? Явах тийм. Тэгээд нэг Америкийн фермерийн нэг тийм хошин үг байдаг шүү дээ. Суглаан сая доллар хожсон. Тэгээд сурвалжлагч очиод та сая доллараар юу их гэж гэсэн чинь үгүй одоо дуустал нь тариагаа тарьдаг байх та гэдэг. Тэгж хэлжсэн гэлээ. Ер нь бол нэг тиймэрхүү салбар гэж ойлгож байна. Бас нөгөө талаар. Гэтэ сайхан ажил. Улаанбуудай төмс хүнсний ногоо бас харьцангуй дотоодын хэрэгцээнийхээ тодорхой хувийг хангаад ингээд бид нар тариалт хийж штэ. Монголын тариаланчдын үндэсний холбоо гэдээ үзэхээр доор нь 15 дахин холбоо байдаг тийм. Дотроо энэ задраа үр тариач гэдэг юм уу. Ингээд жимс хүнсний ногоо яасан ингээл явж штэ. Цаашдын хөгжлийг ер нь та яаж харж байна? Монголд аль чиглэл рүүгээ явах хэрэгтэй гэж харагддаг. Одоо миний хувьд жишээлбэл бид нар нөгөө нарийн ногоо ч гэдэг юм уу өөр ингээд бус төрлийн юмнуудаа ингээд яг л гаднаас л импортоор авч штэ. Тэгэхээр энэ зах зээлээ бид нэг талаас нь нөхөх ёстой юм шиг тий. Гэтэл бүгд өөр тийшээ ингээд анхаарлаа хандуулад өөр тариалтууд руу ингээд хийгээд явчихаар альчгүй юм болчих юм шиг нэг ийм дүр зураг харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр таны хувьд энэ дээр ямар бодолтой вэ? Тийм тэгэхээр яг хоо ийм л дээ. Газар тариалангийн салбарт нийтлэг асуудлууд нэг байна. За одоо түлшч гэдэг юм уу тий. Татвар гарч гэдэг юм уу. Үгүй бол одоо тариаланчдын эрүүл мэндийн асуудал, хөдөлмөр хамгаалалт гэдэг юм уу ингээд асуудлууд байна. Тэр дотроо дахиад үр тариа тосны ургамал тарьдаг, төмөс тарьдаг улсууд, жимсгэн тарьдаг, хүнсний ногоо тарьдаг, хөлөмжөнд үйлдвэрлэл эрхэлдэг гэдэг ингээд тусын асуудлууд нь бас байна. Тэгэхээр энэ холбоо нөгөө малгай холбоо доороо ингээд одоо хамтарч ажилладаг олон холбоонуудын ингээд нэгдэл байгаа нэг юм учиртай. Гэхдээ бид нар газар тариалангийн салбарыг бас нэгд сонгохоор нэгдсэн бодлогоор хөгжүүлэх их чухал байгаа. Ийм учраас одоо юу гэдгийг тусдаа ажиллах гэхээсээ илүү нийлж нэгдэж энэ салбарыг одоо тодорхой түвшинд гаргах
болж өгвөл одоо ирээдүйд экспортлогч ийм салбар болохын тулд бид нар хамтдаа ажиллаж ардна гарах ёстой. Маш олон асуудлууд байна. Энийг давах хэрэгтэй. Гэхдээ давахдаа зүгээр одоо энэ намрын гүйл одоо галамтрах маягаар биш. Системийн өөрчлөлт хийж, тогтолцоог бий болгож, за тэгээд гадаад дотоод зах зээлээ холбож, ингэж том зургаар харж хөгжүүлэх их чухал байгаа. За дээр нь хорвоо ертөнцийн нэлээд өөрчлөгдөж байна. Маш их захимжиж байна. Сансрын технологи, хиймэл дагуулын технологиуд одоо нэлээд өндөр түвшинд гарчлаа. За дээр нь одоо хагас дамжуулагчийн технологи жижигсээд энэ жижигхэн одоо тэр хагас дамжуулагчаар дамжуулаад маш их мэдээлэл дата цуглуулах болцоотой болсон. Энэгээр дамжаад энэ тариалан маань өөрөө маш ухаалаг, хүн хүч бага зарсан, өндөр бүтээмжтэй ийм салбар болох болцоо бас байгаад байгаа. Тэгэхээр энэ чиглэл рүү одоо харж нэлээд ажиллах шаардлагатай байгаа. Нэг сайн тал нь юу гэхээр Монгол маш өргөн удам газар нутагтай хөрс ургамлын хувьд одоо цаг агаарын хувьд харьцангуй эрүүл, энд үйлдвэрлэл эрхлэх бүрэн боломжууд бас бий. Нөгөө талаар хятад цаашлуу зүүн дааз гэд маш том зах зээлийн хаяанд нь оршиж идэг. Тэгээ одоо заримдаа одоо энэ Канада манадын хүмүүс хэлдэг шүү дээ. Мөрөөдлийн одоо ийм локейшн буюу одоо байршилд та нар одоо байдаг. Яагаад одоо та нар ийм сайн явахгүй байна гэдэг. Тэгэхээр одоо бид нар маш их сайн ажиллах хэрэгтэй. Одоо зөксөө зайгүй сайн зах зээлээ хөгжүүлэх хэрэгтэй. Тариаланчтай сургах хэрэгтэй. Шин бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг газар тариалангийн одоо үйлдвэрлэлээс гарч байгаа бүтээгдэхүүнүүдэд солонгоруулах хэрэгтэй байна. Зөвхөн одоо ганц Улаанбаатар биш. Одоо бусад үр тарианы их чухал урмлууд байна шүү дээ. Тэгээд түрүүн өөрөө бас асуусан. Одоо шинэ нарийн ногоо гэж байна тийм. Тэгэхээр үнэ бид нар одоо нэлээд импорт хийдэг тийм ээ. Ялангуяа Ятаас хийж байна. За дээрэс нь одоо даршилсан ногоо хэрэгжилж байна. Эннийхээ оронд уул нь болж өгвөл шинэ ногоог өөрсдөө одоо үйлдвэрлээд хэрэглүүл эрүүл мэнд ч хэрэгтэй, шимт хичээлийн хувьд ч чухал. Нөгөө талаас ажлын байр, үндэсний үйлдвэрлэлийн хувьд ч гэсэн одоо нэлээд чухал Монголын урсгалыг ч гэсэн яг зөвхөн. Тэгэхээр энд бол одоо маш олон том гарцуд бий. Нэгдүгээрт одоо байгаа тариаланчтай хөл дээр нь нэлээд сайн босгох, энийг докторжуулах хэрэгтэй байна. Дээр нь нэмээд олон залуучууд, олон хүмүүсийг бас энэ бизнест оруулж ингэж сайхан одоо амьдралын сайжруулах, амьдралын чанаржуулах, ард иргэдээ одоо ирүүл тийм аюулгүй баталгаатай хүмүүсээр хангах чухал байна л да. Тариаланчдыг чадваржуулах тухай асуудлыг та түрүүн цогц дуртад өнгөрлөвөл дөө. Би ингээд дотроо бодглохлоор манай тариаланчдууд юу гэдгийг олон улсын туршлагаас аваад юм те гадаад ямар технологи хэрэгжилж байна гэдэг одоо тэр нэмтэй их сүүл танилцсан баг гэж би бодоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр нөө чадваржуулах тал дээр хэрэг анхаарал хандуулт юм бол би одоо тариал эрхлийг л гүйж очивол тарих чинь бас нэг өөр штэ атал тент чинь чанарын асуудал, бордооны асуудал те янз янзын химийн элемент агуулахгүй байх гэх олон юмнууд байна шүү. Тэгэхээр энийг бид нэр яаж сайжруулах хэвээр энэ дээр бас та бүхэн яаж анхаарч ажиллаж байна? Наад асуултанд хариулаад байвал та бас их сайн тариаланч болох шинжтэй биш үү? Тийм. Тэгээд эрдэм мэдлэг, мэдээлэл бол их чухал. Мэдээж одоо мэдлэгтэй байж үйлдвэрлэлийг зөв явуулна, нэршлгүй явуулна, ашиг орлоготой ажиллана тийм ээ. Тэгэхээр тариаланчд бол ерөнхийдөө өөрсдөө их тийм эрэл хайгуулж, дээр нь одоо тариаланч болгон эрдэм шинжилгээний баг ажилтан байх хэрэгтэй болчихж байна. Яагаад тэгэхээр одоо уулын ар өврийн талбай өөр. Нэг талд нь зэрүүхэн байдаг, нэг талд нь одоо төрүүлж нар тусдаг, халдаг, чигээ урдаан алддаг ч байдаг юм уу. Ингээд дээрэс нь гадаадд байгаа тэр технологи яг адилхан тэр орчиндөө тохирсон технологи байдаг. Тэр технологиг авчираад шууд буулгахаар энд ерөөсө тохирч өгдөг. Өөрийн болгох хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ өөрийн болгох ажлыг тариаланч болгон хийн гэхээр өртөг зардлын хувьд, цаг хугацааны хувьд за тэгээ одоо тэрийг туршсаар байтал нөгөө мөнгөн чаана үлээ ашиг орлохгүй болчихсон. Тэгэхээр энэ үүргийг хэн авдаг вэ гэхээр төр авах хэрэгтэй байдаг. Ийм учраас төрийн хажууд эрдэм шинжилгээний байгууллагууд өдөө аж ахуйн сургууль гээд байж байгаа. Дөрвөн том хүрээлэн бий. Газар тариалангийн хүрээлэл, ургамал хамгааллын хүрээлэл, мал эмнэлгийн хүрээлэл, мал аж ахуйн хүрээлэн гээд ингээд ийм хүрээлэнгүүд бий. Тэгэхээр эндээс хоёр гол хүрээлэн тариаланчтай нэлээд тулж ажилладаг. За энэ дээр бол одоо дарханд байгаа ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэн, нөгөөх нь Улаанбаатар хотод байгаа ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн.
Энэ хоёр хүрээлэн маань бол одоо чадлаараа ажиллаж байгаа. Шин сорт бий болгож байна. Гадаа дотоодоос ирсэн тэр сортуудыг Монголын хөрсөнд нутагшиж болж гэнэ үү гэдгийг туршаад тэр эрсдлийн сайхан хаагаад ингээд тариаланчтай өгч чинь. Тэрийг тариаланч аваад дахиад өөр дээрээ боловсруулах хэрэгтэй болж байна. Яг миний энэ талбайд ингэж тариул болж байна. 5 сарын 5 тариул өндөр ургац авч гэнэ үү? 10 тариул өндөр ургац авч гэнэ үү? 6 см-ийн гүнд өрөө хийчүүл сайн ургаж гэнэ үү? 7 см-ийн гүнд одоо хийчүүл болж гэнэ үү? А сортыг хийвэл сайн ургаж гэнэ үү? Б сортыг сайн ургаж гэнэ үү? Энэ болгоныг тариаланч өөрөө туршиж ингэж хөгжиж явдаг. Тийм учраас нөгөө ахмад тариаланчид, нөгөө туршлагатай тариаланч чинь их чухал байдгийн шалтгаан байна. Үндэсний ёслолын нээлтэн дээр Монгол Улсын ерөнхийлөгч Чингис хааны сургаалаас иш татаад хэлсэн л дээ. Хүний хоолыг идсэн цагт тэр хүнийхээ боол болсон гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ хөдөө аж ахуйн салбар улс орны хөгжилд маш чухал юм шиг байна. Та Канада улсад эрдэнэ зэрэг хамгаалсан бакалавр, магистр докторийн зэрэг хамгаалсан гэдэг хэлсэн л дээ. Тэгэхээр гадны туршлагыг би асуух гэдэг юм. Канад миний сонссноор уул уурхай эрд соёлгаас гадна хоёрт ордог том ийм салбар нь газар тариалангийн салбар байдаг гэсэн л дээ. Тэгэхээр дэлхий яаж хөгжиж чинь газар тариалангийн салбарын хувьд хаашаа явж чинь те магадгүй одоо юу гэдгийг та сая экспортлогч орн болох хэрэгтэй ийм чиг баримттай хөгжих хэрэгтэй гэж. Тэгэхээр та өөрөө Канадад яг одоо боловсролын эзэмшсэн хүний хувьд сонирхуулаач бидэнд. За яг нэг одоо атаархал төрдөг юм их гоё системтэй юмыг системтэй хийн. Нөгөө талаар яардаггүй бас одоо ингээд ихцээд идэггүй. Манайх ч одоо ингээд өнөөдөр нэг юм хийн. Маргааш нь өөр болно гэж одоо нэг гутлал өдөрлж байгаа юм шиг юм ярина шүү дээ. Гутлыг хүртэл хийхэд тодорхой хугацаа орно шүү дээ. Төлөвлөн аршир яах уу тэгэл одоо эдлэгээ мэдлэгээ гэлзэнд. Яг тэрнтэй адилхан газар тариалангийн хувьд систем их сайн бүрдэх хэрэгтэй юм байна. Систем сайн бүрдэх хэрэгтэй. За тэрэндээ таарч тохирсон бусад одоо эрсдлээс хамгаалах. За одоо өөрөө чинь түрүүн хэлдэг тэр эрдэм мэдлэгийн асуудал, тоног төхөөрөмжийн асуудал, төрийн дэмжлэгийн асуудал, тэр улсуудын өөрсдийнх нь одоо нийлж нэг юмны араас явах асуудал. Тэнд онцлог нь үйлдвэрлэгчид их сайн хоорондоо нэгддэг. Жишээ нь одоо бит хоёр нийлээд алим тарьдаг бай гэж бодъё. Тэгэх юм бол бит хоёр тус тусдаа ингээд ажиллана гэж байхгүй. Хоорондоо холбоогоо байгуулна, энэний төлөө ажиллана. Дээрээс нь 10 алим хураасан бол нэг алимаа эрдэм шинжилгээний байгууллагад санхүүжилт болгоод өгнө. Миний энэ алимыг яавал одоо илүү амттай, илүү хортон шавжид идүүлэхгүй, өвчнгүй тэгээд одоо ашиг орлоготой ургуулах вэ гэдгийг одоо та нар хэлж өгөөч гэдэг. Ингээд нөгөө орлогоороо дамжаад ингээд юмаа ингэж хуваалцаж нийтээрээ хамтаараа хөгждөг энэ систем их зүгээр байна. Тэгээд таримл болгон дээр өөр л дөө Канадын хөдөө аж ахуйг зүгээр тон зургаар нь харуул дотоодын нийт бүтээгдэхүүнтэйгээ харьцуулах юм бол харьцангуй бага. Яагаад гэвэл нөгөө том улс уул уурхай экспорт элдв үйлчлэгийн салбар гэдэг өөр болсон. Гисэн хэдий ч гэсэн маш том экспортлогч орон. За тэгээд тэн дээр бол одоо судалгаа шинжилгээ, эрдэм шинжилгээ маш хүчтэй явж идэг. Инновац их сайн бий болгодог. Тэр инновацийг маш хурдан үйлдвэрлэлд нэвтрүүлж ашиг орлого, бүтээмж, дараагийн одоо ийм шатнууд болгоод ингээд чадаад яваад идэг. Тэгэхээр тэрэн дээр нь тариаланчид гიშгээд ингээд дэше яваад идэг. Цаг дуусгаж байгаа учраас би сүүлийн асуулт маш товчхон асуучих гэж бодож байна. Та түрүүн хэллээ шүү дээ. Маш өндөр өртгөөр ингээд явж байгаа учраас энэ үн буух боломжгүй байгаа даа тий. Эсрэгээр одоо тариаланчдын хувьд зээлнээс зээлийн хооронд ингээд яваад байна гэж чинь. Одоо энэ гурилын импортын татварыг тэглэх асуудал ингээд яригдчихээн л да. Тэгэхээр бид нар гурилаа эндээс үнэтэй аваад байна. Энэ хажууд хөрш маань хямдхан зараад байгаа учраас бид нар эндээ хямдхан авъя л гэдэг бодлого яриад байна шүү дээ. Хоёр талтай л байгаа байхгүй. Тэр та энэ дээр байр суурь товчхон хэлээ ярилцлага. Өртөг өндөр гарч байгаа ч гэсэн одоо огт буулгахгүй байна гэж бас болохгүй. Тий. Мэдээж маш хүнд тэрийг одоо буулгах. Мэдээж одоо тээврийн зардлыг буулгана гэдэг чинь тэр чинь одоо нэг юм турба татчааг бол одоо хэцүү шттэ. Тэгэхээр заавал тээвэр мэвэр тэнд чинь дунд нь ажил төрлөхэд юм бол. Тэгэхээр өртгийг буулгаж болно. Буулгахын тулд энэ инновац технологийн ухаалаг энэ системүүдийг ашиглаж өртгийг буулгах хэрэгтэй болж байгаа. За нөгөө талаар бид нар тариалангийнхаа үйлдвэрлэлийг солонгоруулах хэрэгтэй болж эхэлж байгаа.
За одоогийн байдлаар бид нар нэг 4-5 таримл шинээр бас одоо боломжийн юмгээ судалчаад байгаа. За энэ дээр бол одоо сэвэг зарам байна, майланг байна, вандуу байна, вандуухай байна. Ингээд ийм шин төрлийн таримлуудыг бид нар Монголд ургах бололцоотой Канадад одоо ургаад экспорт хийж байгаа нь баталгаатай болцсон. Ийм таримлуудыг бид нар сонирхож эхэлж байна. За энэний тулд бид нар үрийнхээ тэр таримлуудын үрийн системийг маш яралтай одоо бий болгох хэрэгтэй байгаа. Энэ талаар ч гэсэн төр засагт бас санал тавьж байгаа. Тэгэхээр ингээд экспортлагч болохын тулд бид нар одоо зөвхөн нэг таримлаас хамаарахгүй байх хэрэгтэй болж байна. Тэгэхээр нөгөө тэр саяны хэлдэг энэ таримлуудын системийг Монгол улсад бий болгоод нөгөө тариаланчид маань эрсдэл багтаа явах хэрэгтэй болж байгаа. Нөгөө талаас даатгалын системийг оруулж ирэх зайлшгүй шаардлагатай. Яг одоо нэр төдий нэг юмнууд бий. Гэхдээ энэ төгс биш. Тэгэхээр энэ төр хувийн хөгжлийн түншлэлийн хүрээнд ялангуяа энэ тухайн бүс нутгийг одоо үнэлж зэгинж агаад ингээд бүс нутгийн онцлогтой ийм даатгалын системийг ер нь яаралтай тариалангийн салбарт бий болгох их чухал байна. За цагийн хурдан дуусчлаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа, ажлын амжилт. За та ажлын амжилт хүсье, баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ бидний нэслийн хаан гард ордонд өнөөдрийн онцлог зочинтой ярилцлаа. Монголын тариаланчдын үндэсний холбооны тэргүүн доктор Баяртлагтай газар тариалангийн салбарын бас өнөг нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг ярилцаж та бүхэнд өргөлөө анхаарлаа татварсанд баярлалаа.